Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. За хуулийнхаа 4.1 дээр бол танхимын гол үүрэг нь Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулах ёстой. За энэ хүрээнд бол бид тэгэхэд өргөн хүрээнд бол бодлогын өмгөөдлийг хэрэгжүүлдэг. За дараагаар нь улс орны бараа бүтээгдэхүүний экспортод дэмжих гол үүрэгтэй. За мөн гадаад харилцаа хөрөнгө оруулалтыг өргөжүүлнэ гэсэн зүйл заалтын хүрээнд бол бид нэр үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ жил бол ер нь 2021 оноос хойш Монгол улсын ерөнхийлөгчийн албан өндөр дээд айлчлалын хүрээнд бид бизнес форумыг хийж илүү өргөжүүлж бизнес аялал болгодог болсон. Өөрөөр хэлбэл тухайн улс орондоо байгаа үйлдвэр үйлчилгээний газрууд дээр очиж за туршлага судалж нөө хав судлах ийм өргөн хүрээний үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. За тухайлбал энэ жил бол бид 4 улсаар бол бизнес форум хийлээ. За Турк, Чех, Польш, за Киргиз, Тажикстан, Казахстан гэх зэрэг улсуудаар. За мөн эргүүлээд Монгол улсад бол өндөр дээд айлчлалууд хийж байна. Жишээлбэл Австри ерөнхийлөгч бизнес групптэй ирлээ. За Узбекистаны ерөнхийлөгч бизнес групптэй ирлээ. Туркменистаны ерөнхийлөгч гэх мэтчлэн. Тэгэхээр энэ хүрээнд бол танхим өөр өөрсдийнхээ салбарын компаниудыг тухайн одоо гадаад улсын компаниудтай B2B те яг матчинг хийгээд хооронд нь уулзуулад за бизнесийн санаа оноо солилцох за цаашдаа хамтын ажиллагаа өргөжүүлэх энэ ажлыг бол хийж байгаа. За 11 сард бид хэд бол үндсэндээ Монгол улсын ерөнхийлөгч нийт Төв Азийн 5 улсаар бол айлчлалаа хийгээд дууссан. За бид нар бол нэг одоо түүхийн одоо нэг одоо гарал үүсэлтэй ч гэдэг юм уу тийм ээ одоо тийм утгаараа бол энэ 5 улсд хийсэн айлчлалын хүрээнд ямар бизнесүүд хоорондоо холбоо барьж тогтоож чадсан бэ, ямар үр өгөөжтэй байсан бэ гэдэг дүгнэлтийг бол 11 сард хийж бас танилцуулъя гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Тажикстантай, Узбекистантай, за Казахстантай санхүүгийн хүрээнд л жишээлбэл банк бус санхүүгийн байгууллага байна. За бичил санхүү бол нэлээд хөгжиж байна. За мөн сая сүүлд бол доктор авт сүлжээ бол бас нэлээд хэдэн салбараа байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа юм билээ. Гэх мэтлэг бодит үр дүнгуудыг бас олон нийтэд танилцуулах ажлаа хийх гээд явж байна. За дараагийн нэг ажил бол бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг өргөн хүрээнд дэмждэг. За танхимын зүгээс бол нэгдсэн үндэсний байгууллага, Азийн сан, Европын холбоо гэд бүхий л одоо энэ доктортой хөгжлийн хүрээнд ажиллаж байгууллагуудтай төсөл хэрэгжүүлж ирж байна. За энэ хүрээнд бол хамгийн томоох нь сүүлийн үеийн энэ 2005 оны төсөл 25 оны төсөл бол ВЭД сан буюу дэлхийн худалдааны байгууллагатай хамтраад бид нэр 48 эмэгтэй бизнес эрхлэгчдийг сонгоод 1 сая $1 буюу 3.5 тэрбум төгрөгийн боцолтгүй тусламжийг олгохоор болсон байгаа. За одоогоор манай 48 компани бол тайлан тооцоогоо хэрхэн хийх үү, тэ гол нь нөгөө онлайн маркетинг яаж хийх үү, дижитал суугаар бараа бүтээгдэхүүнийг яаж борлуулах уу, яад бол хүн болгон оффистай бах албагүй боломжгүй. Тэгэхээр энэ дижитал суугуудыг яаж ажиллах уу гэх тал дээр өргөн хүрээний сургалт аваад за бизнесээ өргөжүүлэх гээд одоо энэ маш идэвхтэйгээр явж байна. Тэгэхээр 2026 онд бол бас үр дүн гарна гэж бодож байна. За үндсэндээ She Trades Hub гэдэг энэ олон улсын худалдааны төвийн 21 улсад байрладаг энэ төв байдаг. Тэгэхээр тэр 21 улсын зүүн одоо намхан далайн тийм ээ Asia Pacific зүүн бүсд байгаа энэ компани юу байгууллагатай бол бид нар харилцаа холбоо тогтоогоод 26 онд одоо харилцсан экспорт импорт хийж туршия гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл одоо e-mart дээр жишээлбэл те одоо Women Owned гэдэг голомтын тийм хэсэг самбар байна. Тэн дээр зөвхөн одоо Women Owned шошготой буюу эмэгтэйчүүд 50-аас дээш хувьцааг эзэмшдэг бизнесүүдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. За тэрнтэй ижлэр манай бүтээгдэхүүн Индонез, Шри Ланк, Вьетнам зэрэг одоо улсуудад бас борлуулагтгаар ингээд бид нэр ажил хийгээ явж байна. За 26 онд ямар ч байсан эхний одоо туршилт явна гэж хүлээж байгаа. Тэгэхээр Төв Азийн орнуудын хувьд ч гэсэн манай Монгол улстай уулуурхайн салбар бол эдийн засгийн хувьд нэлээдгүй ойролцоо гэдэг утгаараа бид эдгээр улс орнуудад бараа бүтээгдэхүүний экспортлох чиглэлээр ямар боломж байгааг харсан. Цаашдаа бас экспортоо төрөлжүүлэх, өргөжүүлэх боломж байгаа лөө. Тий, улс орны зүгээс бол уул уурхаан бус экспортыг хөгжүүлэе, нэмэгдүүлэе гэсэн бодлого баримлж байна. За тэгээ энэ хүрээнд ч бол ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөр хэрэгжиж байна. За хүнсний хувьсгал хөтөлбөр хэрэгжилж байна. 10 их найдын том сантай хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол уул уурхаан бус экспорт гэхлээрээ бид нар ноос ноолоор нэн төрөнд явж байгаа. За энэ дээр бол
энэ жилдээ бол 370 сая төгрөгийн өнгөрсөн 24 оны тоогоор 370 сая долларын борлуулалт хийсэн байна. За дараагаар нь бол хүнсний бараа бүтээгдэхүүн буюу сүүлийн үед манай энэ жимс болон самар маш их эрэлт хэрэгцээтэй байна. За дараагаар нь бол аялал жуулчлал бол маш чухал байна. Тэгэхээр эдгээр энэ Төв Азийн улсуудад бас аялал жуулчлал нэлээд одоо хөгжсөн туршлагуудыг бид нар бол маш их судлаа. За тэгээ мэдээж үйлчилгээ, сервис юм чи үйлчилгээ талаас бид нар анхаарах асуудлууд их байна гэсэн зүйл гарч ийн. За манай санхүүгийн байгууллагууд тэнд бол салбаруудаа нээж ийн. За барилгын компаниуд бас тэнцээ үйл ажиллагаагаа тэлэхээр их судалж ийн. За түрүүн ярьсан тийм ээ автомашины салбарт бол доктор авт сүлжээ ер нь томоохон байр суурь эзэлсэн байна лээ. Сая жишээл Казахстан, за одоо Кыргызстан, Узбекистан руу тэлнэ гэсэн байдалтай явж байна. Тэгэхээр бид нэр хоорондын аялал жуулчлалээс илүү бас махны экспортыг Узбекистан, за Казахстан маш их чухалчилж байна. За яг тухайлан асуудал хариуцсан шадар сайд бол Монголд бараг л улиралд нэг удаа ирж манай яамныхантай хөдөө аж ахуйн яамныхантай уулзж гин, махны холбооныхантай уулзж гин. За ер нь эхний ээлжинд амьд мал нөгөө 100 мянга тий 100 мянган тоотлогоонд хөрөхөөс гадна бас юу гүн үлдээсэн мах бол гараад эхэлсэн байна. Тэгэхээр бас хоорондоо энэ тохирлуудаа тийм ээ ариун цэвэрлэл, эрүүл ахуйн тохирлууд бол тохироод ер нь боломжтой юм байна. Тэнд бол эрэлт маш их байна. Тэгэхээр тэр зах зээл рүүгээ бас бид энэ төрөнд хандхан зүйтэй байна гэж бол хараад байгаа. За энэ дээр хамгийн гол нь манлаж альж байгаа өөрсдөө хувийн хвшил маш их манлайлалтай, маш их хөрөнгө зарж гин, маш их идэвхтэй очиж уулзж гин. За бид нэр бас энэ тал дээр нь ихээхэн зуучилж гин. Тэгэхээр энэ бол богино хугацаанд ер нь үр дүнгээ харуулад эхэлсэн байгаа ажил. За 2026 танхимын хувьд бас ямар гол гадаад харилцааны чиглэлээр гол одоо стратегиуд, ямар гол том ажлууд дээрээс анхаарахар төлөвлөд байна. За гадаад харилцаан дээр бид бол гадаад харилцааны яамтайгаа бол маш нэгт уялдаа холбоотой. За мөн гадаадын хөрөнгө оруулалтын газартай уялдаа холбоотой ажилладаг. За 2026 онд мэдээж айлчлалууд бол үргэлжлэн. За энэ хүрээнд бид хэд өөрсдийн бизнесүүдээ том, дунд, жижиг юм хольж авч явдаг. Заавал том гэхгүй. Тэгэхээр ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих бол маш их шаардлага байгаа. Тэгэхээр тэдгээр компаниуд маань бас гадагшаа харж гадаад ямар бизнес өргөжөөд юм те. Одоо энэ цахим хиймэл оюун ухаанаар яаж ер нь бизнесээ илүү хөнгөвчилж болох юм. За манай ямар бараа бүтээгдэхүүн ямар шаардлагатай нийцхийг тэр энэ одоо экспортын чиглэлийн гадаад харилцааг илүү өрнүүлъё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ хүрээнд ч гэсэн бид нар бол хятад руу ялангуяа маш их экспорт үзэсгэлэнд бол явдаг. За жишээлбэл 11 сард бол Шанхай үзэсгэлэн болон за энэ дээр ноос ноолоор бол бүр 10 хэдэн компани оролцож байгаа. Тэгэхээр өөрсдөө ер нь Монголын ноолорыг таньчихсан, сайн байна гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр энийгээ улам одоо илүү яаж тогтвортой гэдэг одоо ухтууныг тийм ээ бид нар тогтвортой энэ юуг ноос ноолорын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрхэлж байгаа шүү гэдгийг барууны худалдаа авагчид хятадаар дамжуулаад тэр цаашаа баруун руу гарч байгаа худалдаа авагчид бол таниулах нь бол айгүй чухал